цөснөө чулуу өвчний талаар зөвлөмж мэдээллийг улсын 1-р төв эмнэлгийн гастроэнтерологийн төвийн эхэмч Уган Баяр эмч байна өгөхөд бэлэн болсон байгаа. За тэгэхээр бидгээд 2021 оны 1-р улирал дуусаагаа учраас 2020 оны 1-р улирлын одоо статистикээр тулгуурлан энэ өвчнийг одоо сонгож авсан байгаа. 2020 оны 1-р улиралд 7266 хүн манай эмнэлгээр хэвтэн эмчилүүлсэн байна. Үүнээс К80 буюу одоо цөсний замын өвчлөл, тэр дундаа цөсний чулуу өвчнөр одоо хамгийн олон хүн хэвтэн эмчилүүлсэн байгаа. Тийм болохоор одоо цөсний чулуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг одоо та бүхэнд хүргэхээр болсон байгаамаа. За ингээд Уган Баяр эмчтэй микрофоныг хилжүүлэх юм аа. За тэгэхээр цөсний одоо чулууч өвчний тухай ярихын өмнө одоо цөс гэдэг одоо энэ шүүрлийн тухай товчхон хэлэх зүйтэй байна. За тэгэхээр энэ цөс гэдэг шүүрэл маань элэгний эсээс ялгардаг. За тэгээд элэгний эсээс ялгараад цөсний хүйдэд хуримтлагддаг. За энэ цөс гэдэг одоо шингэн шүүрэл маань одоо хоолны өг цэсийг боловсруулдаг байна. За тэгэхээр цөс чулууч өвчин бол одоо энэ 20 оны 1-р улирлын байдлаар их гарсан байна гэж байна те. За мөн одоо нэмж хэлэхэд эрүүл мэндийн одоо өвчлөлийн мэдээллээс нэмэлт одоо хэлэхэд бол 2010-аас 19 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр элэгний өвчлөл бол 25.2% гэсэн. За тэгээд цөсний эмгэг нь бол 13.8%, 2019 онд бол 23.6% гэдэг элэгний өвчлөл нь харьцангуй буурсан. Харин цөсний эмгэг нь бол 13.8 тодорхой нэгэн түвшинд байгаад байгаа. Тэгэхээр бол цөсний эмгэг нь бол бас доктортой нэг түвшинд өвчлөл байгаа, өндөр байгааг бол харуулж байгаа юм. За тэгэхээр цөс чулууч өвчин гэдэг нь бол цөсний найрлага үтээс цөсний одоо коллаген чанар өөрчлөгдсөний улмаас бол үүсдэг. За цөс чулууч өвчин нь бол 3 үе шаттай байдаг. За 1-р үе шат нь бол пицгемийн үе шат. Өөрөөр хэлбэл элэгний эсээс бол тийм холестерин өндөртэй литогенц ялгардаг байгаа. За энэ үе шатанд бол одоо онцлогддог. Энэ нь бол бас онцлогдох боломж үгүй одоо удаан хугацаагаар үргэлжлэдэг байна. За 2-р үе шат нь бол чулуу үүсэх үе шат. За энд бол чулуу үүссэн хэдий ч гэсэн тодорхой хугацаагаар шинж тэмдэг илэрдэг учраас бол онцлогдохгүй байх те эмнэлэгт хандахгүй бол онцлогдохгүй байх боломжтой. За 3-р үе нь бол одоо өвчний шинж тэмдгийн илэрлийн үе гэдэг байгаа. Энэ үе шатнд бол одоо тухайн хүн цөсний чулуутай байвал одоо илэрлэл нь гарч ирэх юм байна. Ямар шинж тэмдгүүд илэрдэг юм бол яг за энэ цөсний чулуу өвчин одоо чулууны хэмжээ томрох, чулууны тоо олшрох, за одоо шингэн цэсн маань өтгөрөх. За энэ тохиолдолд бол цөсний баруун дэд хэсэгт өвдөх тийм шинж илэрч болно. За хүчтэй одоо цөсний чулуу нь суугт одоо хүзүү хэсэгтээ бөглөрөх хүзүү хэсэгт одоо шигдэж орох аль эсвэл ерөнхий суугт чулуу орсон тохиолдолд бол хүчтэй цөсний өвдөлт тохиолдлыг бол өгдөг байна. За үүний зэрэгцээ бол мөн бич хам шинж бас өгдөг. За энэ нь бол чээж гашуу оргих, гэдэс дүүрэх, цанхаах гэсэн шинжүүд илэрдэг. За энэ цөсний хатгаан өвдөлтийг дагаад яг хатгаан өвдөлт илэрч болно. Хатгаан өвдөлтийг дагаад цөсний одоо үрвэсэл бас дагаж явагдаж болно. Тэгхийн бол хаалгаарах шинж ирэлтэрнэ гэсэн үг. За эндгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд одоо яг хаана хандах вэ? Манайхан чинь дур мэдэн бас их эмчилгээ хийж гээд байдаг те. Бие биенийхээ амнаас сонссон мэдээллээрээ за энэ нь одоо хэр зохимжтой юм болоо, хэр зөв юм бол энэ тал тартаа зөвлөгөө өгөөч. За тэгэхээр ер нь бол цөсний одоо өвчин тэр цөсний баруун дэд хэсэгт өвдөнө гэж байгаа тийм хэвлийн баруун дэд хэсгийн өвдөлт илэрдэг. За тэр сая миний хэлсэн шинжүүд илэрх юм бол зайлшгүй эмчит хандах шаардлагатай. За эмчит хандахгүй байх тохиолдолд бол цөсний өвчний одоо хүндрэлийг үүсгэдэг. Хүндрэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үзэж байна. Тийм учраас бол цөсний одоо өвдөлтийн шинж тэмдэг илэрсэн, баруун дэд хэсэгт нь одоо өвдсөн, одоо гэз дүүрсэн, цанхайсан, за халуурах шинж илэрсэн тохиолдолд зайлшгүй эмчит үзүүлэх шаардлагатай. Гэсэн хэдиж бас одоо иргэд маань нөгөө урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдчих хэвээр. Тэгэхгүй бол одоо цөсний чулуу бол тэр бүрээ одоо шинж тэмдэггүйгээр одоо 70-80% нь бол цөсний чулуу агуулад яваад идэг шинж тэмдэг илэрдэггүй байдаг. За тэгтээ хүмүүс нь л иргэд бол яг зарим нь урьдчилан сэргийлэх үзлэгтээр хамрагддаг, зарим нь бол хамрагдахгүй яг одоо илэрлийнхэн шантанд бол онцлогддог. За
цусны чулуу өвчин тусахгүй байхын тулд одоо ямар урьдчилан сэргийлэх зөвлөмж нь одоо ямар хөө За зөвлөмж вэ? тэгэхээр цусны чулуу өвчин яагаад үүсээд байна вэ те? Тэр цусны чулуу өвчнийг үүсгэж байгаа эрсдэлт хүчин зүйлүүд юу вэ? Шалтгааны хүчин зүйлсийг бид нар хэлэх ёстой. Тэгэхээр цусны чулуу өвчих эрсдэлт хүчин зүйлийг бол одоо олон талд судалгаануудаар батлаад гаргаад ирсэн. Одоо 5 эпи хүчин зүйл гээд байдаг. За энэ нь яадаг вэ гэхээр нэгдүгээрт бол тархалтай байх. За ер нь цусны чулууч өвчин гэдэг бол илэг цусны замын тийм бодисын сэлцээний эмгэгт орж явдаг. Тэгэхээр бодисын сэлцээний эмгэгтэй тархлах юм хам шинжтэй байх юм бол энэ өвчин үүсдэх эрсдэлтэй. За дараагийн одоо хүчин зүйлт нь бол насны хувьд бол 40-оос дээш наснд илүү их тохиолддог. За эмэгтэйчүүд бол илүү өвчлөмтгий. За олон жирэмслэл төрөх нь бол бас тодорхой эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. За тэгээд хонгор шаргал үстэй байна гэдэг Азийн орн тэ ер нь бол улс орнуудад бол энэ бол батлагдсан юм одоо эрсдэлт хүчин зүйлүүд байгаа. За үүнээс гадна бас одоо энэ цусны чулуу өвчин үүсгэж шалтгааны хүчин зүйлээс хоолны дэглэм алдагдах тэ өөх тустай хоолыг хэтрүүлэх хэрэглэх. За хоол удаан хугацаанд хооллохгүй явах. За хэд их оройтож хооллох, нэг дур ачаалттай хооллох гэх мэт хоолны дэг алдагдсанаас болдог. За мөн илгэний эмгэгтэй үед за мөн гидсний эмгэгтэй байх. За бусад архаг одоо өвчтэй хавсарсан юм хүнд өвчтэй үед бол цусны өтгөрөл цусны эмгэг бол үүсэх хандлага бол байдаг. За дараагийн нэг шалтгаан бол удамшлын нөлөөлөл байна гэж үздэг байна. Тэгэхээр л энэ одоо бүх одоо эрсдэлт хүчин зүйлүүдийг одоо байдаг бол энийг арилгах энтэй одоо тэмцэх хэрэгтэй байна. Энэ статистикаас үзэхэд энэ өвчин 1-4 сард ихэвчлэн одоо хүндрээд байна гэсэн тоо гарч ирж байна л та. Тэгэхээр энэ улирлын юутай холбоотойгоор одоо баяр наадам их болсонтой холбоотой байна уу яг энэ талаар таа. За ер нь манай хоол босруулах эргэтэн тогтолцооны өвчин маань тэргүүлэх тавуучлалын 3 дугаарт ороод яваад байдаг. Тэр дотроо илгэний эмгэг нэгдүгээрт 2 дугаар цусны эмгэг ороод байгаа. Тэгэхээр жилийн 4 улиралд бол манай эргэтэн тогтолцооны эмгэг бол ер нь буурдаггүй. Өвчлөл өндөр байдаг. Гэхдээ бас энэ улирлын чанартай бас ер нь бол энэ баяр ёслолын дараа за тэгээд зуны амралт эхэлсэн тий үеүүдэд бол манай хоол босруулах эргэтэн тогтолцооны өвчлөл бол ихсэх хандлага байдаг. Тий. За баярлалаа.